body checking. Sorry, is this woman's changing room? Мааларси нөхцөл мөсгөлийн нас чинь эмгтээч түнүүрээр дараа ирж байгаа шүү дээ. Зөвхөн төмрийг хашраахаар ирлээ. Хашраагаад ирлээ. Миний явдаг чинь үргэлж цөмөрхүү. За 9 минут 13 секундгүйгээр 1.29 км тооцсон байна. Тэгээд өмнө нь хүчтэй хийсэн байна. Кроссфит яваад ихэд хэсвэр хатагч шаардсан спорт авсан. Тэгээд энэ болохоор ямар даваа талтай гэх хөөх их тоолж хэсвэр хатагч илүү хаттай. Тэгээд хит их болчих мас биш бас хит их эдгээр өөх гэж яг гол атлет энэ юуг даваад талтай. Зүгээр хөтөө секундэд хэдэн метр секунд хурцтай цогцоод байгаа мэдгүй. За тэр мөр ихэд маш халаах хэрэгтэй. Мөр маш олон нөгөөс чигүүд байдаг учраас гэдэг эрсдэл маш өндөр. За тэгээд маш бага халаагаад хэрэгтэй. Сахлын дараах сонголт бол маш чухал. Яа гэх юм бол орчин гинтэхс маш сайн сэргэлэн уян хатны чадвар сайжруулах гэсэн. Сайн бийс бол сонгоц хэрэгтэй. Хинчээ жаргал шүү дээ. Сайн мөр хөгөөрөж хөөсөн байна. Ихээ хөөсөн биш үү. За тэгээд цаашдаа төмөр өргөөрөө гайхалтай спорт шүү. Бүх юм органик. Энэ органик шоу, энэ бол натурал шоу. За тэгээд хүмүүс яагаад жим хийгээд ч ямар нэг спорт хийгээд тодорхой хэмжээний үр дүн төрөхгүй дунд нь шантардаг вэ гэхээр хамгийн гол зүйл нь сэтгэл зүй. Ер нь дасгал хөдөлгөөн гэхээс илүүтэй ерөөсөө сэтгэл зүй маш чухал. Тэн дээр нь хүмүүс их алдаад байдаг. Тэгээд бас нэг алдаа нь юу гэх юм бол хит их шунаад байдаг. Угаасаа жим юм уу ямарваа нэг спорт урт хугацаанд маш урт хугацаанд үр дүнгээ өгдөг. За ингээд төмрөөр өргөчөөд буцаа удирлээ. За тэгээд би бол натурал ямар нэг юм хэрэглэдэггүй. Эннийхэн давуу тал нь юу гэхээр маш урт хугацаанд гоё үр дүн булчингаа хадгална гэсэн үг. Натурал биш юм хэрэглэж болно та тариа байгаад. Гэхдээ энэ яадаг вэ гэхээр маш богино хугацаанд гоё үр дүн гаргах ч гэсэн урт хугацаанд жоохон сөрөг талтай учраас тэгээд тэр нь эмчийн зааварчилгаагүй явах юм бол бүр эрүүл мэнд тортооч сэргийлдэг тийм учраас маш гоё төвчөртэй урт хугацаанд янз бүр гоё үр дүн гаргах нь чухал гэж би боддог.